багшаар анх хятад хэл заалгаж байсан. Тэгээд дараа нь хятадд очиж бас хятад багш нараар хятад хэл заалгаж байсан. Тэгээд ирээд энэ гэгээд сурж байгаа арай илүү би ойлгож байгаа. Яагаад гэхээр монголоор дүрмийг ингээд логиктэй учир шалтгаантай тайлбарлаж байгаа нь илүү ойлгомжтой санагдаж байна. Хятад багш нараас илүү эхлээд монгол багш нараас дүрмийн мэдлэгээ авч авах нь их чухал юм гэдэг сурч мэдлээ. Маш баяртай багштай бас баярлж байна. Айгуу даваа талтай байгаа надад хятад сурснаас илүү энд дүрмийг аюу сайн ойлгож авч чадж байгаа би. Яг үгүй урд нь нөгөө нэг англи хэл дээр харьцуулж үзээд, монгол хэл дээр харьцуулж үзээд орчуулаад юу ч гоо хоосон байгаадсан болоод одоо эцгийн дөрөвчин баг амархан юм биш үү гэж бодоод байгаа шүү. Тэгээ боллоо манай гашууд аюу сайн зааж чадчихаа. Намайг Эрдэнэс гэдэг. Би чиний машиг сургуульд суралцаад 4 сар орж байгаа. Тэгээд энд одоо монгол хэлээр 4 сар сууж тайлбарлах яа гэж суралцсан. Одоо 2 жил сурч байна. Яг дүрмийн талаар бол нэгдсэн юм ойлголт өгч чадчих байгаа. Үүнээс гадна би болохоор асан дунд төвчөнд суралцж байгаа. Тийм болохоор хүндэг өвч тэнгэр би дарман уншиж байгаа. Тэгээд ямар нэгэн дүрмийн зөвхөн тэгээд одоо гэрийн даалгавар өгдөг. Миний нөгөө хөөрхөн хүснээр сурдаг гэдгээр юуны сургалтын онцлог нь. За би бэж 4 сар сураад одоо гэгэн төв суралцж байгаа. Одоо би гэгэн суралцсан 14 он чинь. Тэгээд энэ одоо гэгэн суралцсан дүрмийн цогц мэдлэгийг олж авахаас илүү дуудлага хөвгөн дээр илүү анхаарч байгаа. Ойлгохгүй жоох юм гэсэн сүүл рүүгээ ингээд ерөөхдөө багцаалаад байгаа чи ерөөд нь бас утгаар ингээд ойлгоод ирдэг юм байна. 3 хоног сурсан бид бол нэлээд бас гайгүй болж байгаа. Эднэртэй хамж байсан зэрэг хэмжээний түвшин рүү явж байлаа. Тэгээд Монголд хятад хэл заалгах үед бол яг нь дүрмийг мэдээж монголоор заалгах мэдээж даваа талтай. Тэгээд болдоотрогчийн сургалтын яг гол юм болохоор яг орчуулга дээр яг төвшний анги яг тухайн тохирсон ангидад харуулсан тийм орчуулга материал дээр ажилладаг. Тэгээд ханцыг бол нэг чэйжлэх гэж хичээдгүү. Тухайн хүний одоо сэтгэл зүйд одоо нэг дарамт үүсгэдэггүйгээр бас арай илүү даваа талтай байна. Манай нэг Хэл сурах гол суурь нь бол монгол хэл дээр яг тухайн хэлнийхээ бүдүү зөвлөлт зүйн дараалал тэр бүгдийг таарлах нь хандж байна. Тийм болохоор биеийн сургалтын дунд бол тэр бүгдийг сэтгэл хангалуун ямар тийм тодорхой ойлгомжтой зааж чаддаг.